Ай тухтаг үлдрөө. Өө сайхан. Баяртай тултаа нөө. Манай сайхан тултаа. Аршин залхууд ицсэн. Яа бол. За тэгээд яах гээд энэ хөө. Хөрний шивнийг нь үргэлжлүүлэх үү ицсэн. Там их хэлж иж болно. За. Одоо ингээд ялуун тамхиг харуулаад янхан мэд суултаа байсан шүү дээ. Өөр багхан байна. Тэгээд тамхиг гүрийж байна. Гүрийгээд байгаа юм шиг санагдаад байсан юм ялчгүй. Тийм шүү. Нэг хэсэгч нөгөө нарийн тамхигийн анхан тамхи гэдэг байсан юм. Одоо энэ дээр цагаан хаш суултыг нэмээд тийм. Шийлэн ухаар дуудаад. Шам зятгармаад бол янхан хүрээний бүгдийн үе болох байгаа бас. Харин тийм яг бүгдийн өрөөний үе юм. Ягаан тэндэд асуугаад байлаа шүү. Яриад үү. Тэгээд ичихгүй гэвэл та нар асууж үзэхгүй юу? За. Үгүй би ч одоо ичлээ гэд ямар яах юм бэлээ дээ. Тэгэл ичүүрээ давжил таарна дээ. Тийм үү? Тийм ээ. Сэмэж. Ичүүрээр нь давах хэвээр гэж үзэж байна үү те. Ичүүрийгүү. Ичүүрийг гítэлнэ. Гэтэл. Энд чинь нөгөө нийгмийн сүрдүүлгийн мэдрэмж үү те ичүүр гэдэг чинь. Айцын төрлийн. Нөгөө тулааны айдас биш, бодлын айдас хэлбэрний ичүүр шүү дээ. Ялангуяа өөрийн бодол өнтөн өрнөж байгаа явдал хоёр зөрчилдгөөр ичүүр төрөөд оноо шүү дээ. Тэгэхээр чинь айцын бүлэг бодлын зөрчил ичүүр болоо шүү дээ. Ялангуяа бие хүнлөөг бэлгийн налдаага танаад ирэхээр личиж байгаа юм да. Эхлээд зан төлөвийг ерөнхий 7 хуваар. Зүрхэн хурдны бүлгийн айдсын бүлэг гэдэг. 7 хурд дээр орч тийм үү? Ерөнхий 7. Ерөнхий 7. Тэгээ тэрний задрага. Угаасаа булчиргаанууд дээр байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Булчиргаанаас чинь шүүрлүүд ялгараад байгаа тийм. Тэгэхээр чинь зүрхнээс гардаг шүүрэл тогтолцоо. Түүний зуршилыг тулалдах зүхтаахын дохоог бодол зөрчил дооны мэдрэмж нь үржихүүн хөрлөлтөй хойлолдож ирэхээр ичхүүр гэж орж ирнэ шүү дээ. Одоо яаж ангилдгийг бах уу? Манай утаа энэний тухай надаас асуусаар бараг мэдээд өгч. Хараагаар итгэвчдэг илүү. Итгэвчл нь хараагаар илүү. Юу нэ? Ичих мэдрэмж. Ичих булчиргаа. Ичих булчиргаа сонсголын булчиргаатай. Сонсголоор юм. Сонсголоор. Хүний ичхүүр байна да. Хараан дээр идэвчдэг гэсэн сонсголоор идэвчдэг. Чи байна да. Иччихэр гэдэг мэдрэмжийг ихтэй хараа зүгээр тань. Тэгэхдээ тэр удахгүй сарчихдаг. Тэрний төгөлдөр удаан халагддаг. Сонсгол дээр. Тийм шүү дээ. Одоо чи бодоод шалтан байгаагаа чи бусдад хараад таад би шалтан байна гэд. Цочин ичнэ. Тийм үү? Яа наа гэхэд л бүтэн ичин шүү дээ. Тэгэхээр цочин ичих бүтэн ичих хоёрын хооронд зай байгаа биз?
Тэгээ арьс ингэдэ явчих юм бол бүр балран ичж байгаа юм. Тэгэхээр ингээд хүндэрж байгаа үедээ. Тухайн мэдрэмжээс гарахын зам наадтраад хөг нь хөглөрөөд ирж байгаа үедээ. Нөө хөг ийм биш, хөг ийм болоод ирнэ шүү дээ. За, энэ дэрээ дарна. Тий. Сүнс мэдэрдэг юм болоо. Сүнс мэдрэхгүй шүү. Яасан жигт. Өөний миний хөргөөр явгаа гинөө. Миний хөргөөр явгаа гинөө. Таны хөргийг нэгэ тавь. Тий. Улаачийн санаа. Энэ бэйд бууж байгаа сүнснийх гэгэн төрх нь юм шүү. Бэтэ эндүр гэж байгаа ба. Тэгвэл энэ чинь зүсэр муутай усгүй. Би чинь зүс сайтай ирэх хүн байна. Улаачин зүсэр. Улаачин зүс муу. Надаа суугаасаа зүрхийг дөөрөөсөн охтууд урдаг басааш. Би төрүүлээд байгаа мó зүрхийг төрүүлээд байгаа мó. Ямар ч мэнэ. Хөвгүүд намайг зүсэлэх нэхээ. Охтууд бол охин зүсэлэх нэх. Бодвол миний их цусан удамшилж яахан. Явцгүй тайм шиг. Эжимэн уулан дурдгаар сайхан бүсгүйсэн. Тэгтээ үр байхтай хараснаас өсвөртөн байснаа харсан биш яаж мэдэх вэ? Үр байхад балчаар байхад 10 хавартаа хашид бүхэн сайхан шүү дээ. Өсвөртөн байж ажил эхийг зүстэй зүсгүүгээр хэмжин шүү дээ. Би чинь өсвөртөн байхтай их юм хараагүй. Багын дорсомжаас гэгээлдэг учраас. Тэгээд зогорцсон учраас. Сайхан ээжтэй зүсрэхэгтэй л гэж бодно. Өгтөн огтон хараад ихээ дөрөөгаагүй ч зүсгүй санагдана. Тэг пөг гэдэг пумбилэгцэн мэт хүмүүс байдаг шүү дээ. Миний охтууд чинь. Пөг гэдэг. Пумбилэгц. Тарган гэсэн үг биш ээ. Нүүр малгартай. Охтууд. Би чинь өөрөө шовгөр царайны бүлгийн ирэх. Гэтэл манай охтууд яагаад ч юм пөг гэсэн дугараг царайтай байна их. Тийм хатар шанааны махаар бэнтэй охид төрнө. Би энэ торхой бүдүүн нь бол амьдралын ямар хэлбэр шнэ. Өгтө манай охтод мөр нуруу их өрөөгөн та бага царайг хавчиг талдаа эр галбартай талдаа байна. Гэхдээ ямар тач хүүхдээ бол төрүүлгээд байгаа ч тийм. Гэхдээ нэг уужим таацтай, оцхор бөхстэй хүүхэн байдаггүй. Харин мөр бол нэг тэвхэхэр сайхан байна. Охтууд маань. Хөхөөлөн дэмжиж урваач намайг болгоогүй ч гэлтэй. Мөр дээлэл авд үргээд байдаг. Тэгэхгүй зарим оюу. Ууны үр чинь тийм үү? Дээлийн мөр нь хайцсан гэвэл хуг ургуулж ингээ мөртөө байх нэг шүү дээ. Тийм. Тэр их өвгөө. Дээл өрөхгүй мөр. Их соён байна. Яа тэгээд асуухантай. За. Энэ биш ариуна гэж болчихно. Хатан таш онгодын ярьсан эмсийн хүрээлэнгийн тухай ярьж өгнө үү? Хохооны хүрээний тухай сонсёо дээзээ гэсэн байна. Хатан таашин ярьсан эмсийн хүрээг би яахан таашааж мэдэх вүлээ. Хохоо хүрээний тухай бол би айлдж зүрхэлнэ. Яг аль улаан дэлгүүтээр нь халдаан орсноос нь хамаад бүсгүйгээ хоочин хүүхнийхөө аль ягаан дэлгүү улаан дэлгүүлөө орсон юм бол мэдгүй. Онгодын хэлэх юм уу? Тийм үү? Хаан балгасан дэлгүү юм уу? Аль руу орсон юм бол хаан балгасан. Хаан баа шүү хүүхнийх рүү орсон бол мэдэн шүү дээ. Хамаагийн хөөсөндөө юм хоо хоччихад Яа. Жирийн тариачны 3 жилийн цуглуулсан хоногийг гацхан шин тайчиж авдаг бүсгүй байна. Тийм үү?
Тийм зүсэр юм уу борлоо. Зүсэр гэсэн үг. Тийм. Зүсэр нь биш ээ. Бүр уян налрахайд нэр хүн гайхна. Тийм. Эрх хүний босгоо борсолтон дээр ч. Тийм үү. Бүжиг нааддаг босгүй шүү дээ. Тийм. Дээрээ суулгаж байгаад буян идлүүлэхэд өвөр дээр ус урсах мэт хөдөлсөөр хамаг сүнэлд аваа явчихдаг гэдэг. Нахилзаал намбулзаж байгаа. Одоогийнх нь тайлбарчтыг. Ийм бүжигч босгүй байна. Ийм бүжигч босгүй байна. За дараагийнх нь нөгөө уянгот хоолоо. Үгээдэг байна. Эрх хүний тухай магтаалыг маш их сайхан айлдаж өгнө. Тэг магтуулах чинь хүний бас нэг цэнгэлийн хэрэгцээ. Тэгэл өврийг нь дэрлэж бандгар гоёыг нь таашаагаал чи ямар сайхан залуу вэ гэдэг. Уянга яруу өгөнд нь өөрийнхөө сайхныг мэдрээд хэвдэг чинь тачаалаас сайхан зүйл байхгүй. Тийм үйлчлэгээ одоо баг байхгүй бах тийм. Тэгээд зөөлхөнгөр нь биен дээр жиргэс атгаад. Энэ булчингийн сайхан нь энэ тэрэн барс шиг, энэ уулын жавхлан шиг, энэ тэрэнгэ байгалийн зураглалыг биеэн болгож сэтгэхэд уул усны савдаг нэм үзэгсэлэнтэй мөн ургах модны навч шиг бие тийм сайхан нөө гэж бодол твтэж ирэхлэнгүй яанаглах чинь бас тайхгүй. Нөгөө нэг хашаа харж хүүхэд хараагүй гэдэг хуурцалтай бид нэрээс чинь. Уянгад уу яанаглал чинь бас өргөтнө. Өөрөнтэй. Өөр ямар төрөл аа? Өөр ямар төрөл? Юуны төрөл болсон? Тэсэлтэйгээр яг авчаад байна. Тийм. Алжаал ядаргаа үргээдэг барай. Бола ихтэн түгэ амил төрөл. Тийм. Бие дээр могоо шиг хүүтэн гараар сүмбүн хороогаар эргүүлээл. Хүүтэн гараар. Тийм. Халуун дүүгсэн болчин гээ чинь жирвэгнүүлэнхэн зөөлөн илээдэл. Төмөн загас бие дээр лусын дагантай бүжиж байгаа мэт. Тийм л сайхан хүүтэн гардаг мөсөн гүнжин гэдэг нь яахан хийнэ. Мөсөн гүнжээ. Хүүтэн гартаа уучраас тэгнэ. Тэгээ бүр албар мөсөн дотор гараа хийж өглөн ойлрал та. Эсвэл зууны ойлрал та хүүтэн зойрын мөсийг гартаа хийж яагаад хүүтэн гараар биедээ гэрүүлзүүл. Тэгэж таарч бэрхийн явдалд нь балын улаан халуун зүйл рүү орохоор чинь байх юм бас хэцүү шүү. Занаач тайвар гэдэг. Халуун хүүтний тэрсэлтэйг чинь алдаар мэдрэнэ гэдэг чинь хачин сонин мэдрэмж үү. Штэ. Тэгэхээр чинь хүний мэдрэхүйн тоглоомыг хуйлаар арилжаад байгаа үсэ. Тийм. Тэгээд нэг сарангоо гэдэг олхонуудын янхан байна. За. Манайхаас чинь октоо тулгаалаад янхан болгочдөг шүү дээ. Тэрний олхнууд гаргалт янхан байна сарангоо гэдэг. Тэр болохоор нөгөө зурмус үзэгдэл дээрх анхаарал татах чадвар нэг. Тийм. Ингээ бүрэг хувцастайгаар бүжиж байдаг. Тэгэхээр энэгээр хөхний толгоос энд ташаа толгоо цалтаа гадал жижигхэн хэсэгдэл жиргэс гэтэл бүжидэг. Уулан тэр бүтэн хувцастай амартлаа яаж тэнд хөхний толгой харагдчих ахиад хэзээ харагдах юм. Өвцөн дураас нь гартглаа хэзээ дахин наадах нь. Жижигхэн юмыг бүг туг гэтэл бүжидэг. Их айхтар сонин бүжиж үсгүй байдгийг. Яахан миратай буусаад хөөхнөд бодвол. Тэгээд ингээд бүрэн хувцастай бүжиж хаад энд нэг хэвлийн хүүхс нь харагдаад л. Юу гарч вэ гэдэг. Санжиж байтал. Тийм үү сархад хүртэл амттай юм шиг. Санаа хүртэл зугаатай юм шиг. Харцны наадгаа тоглодог хачин бүждэг бүсгүй байна. Худлааны тооныг хийхгүй шүү дээ бид нар ч.
чинь. Хуурмаг хоёулыг үзүүлэхгүй. Харин ч 5 мэдрэх хоёыг нь ертөнцөөс ангиж ируулахыг хоёулын үйлчилгээ гэдэг юм шүү. Хоёулын үйлчилгээ. Их боловсон байсан уу гээ. Тэ. Өөрийн гоо үзэгслэн бусдын мэдрхүүгээр наадах урлагийг ачаалтаа нээцүүлэн тамшаалуулж байгаа үйлчилгээ гэж янхан үйлчилгээний онцлог шүү дээ. Манай хойхоо болоо оюун зингүүлэгч юм. Тийм юм шиг үлээ. Оюун зингүүл. Зарсан. Хойхоотой юм ярахаараа орчлон бүгд дэлгэд дэргэд дэлгэрсэн юм шиг. Их сайхан санагдав. Арван мэдлэгтэй. Авхаалж ухаантай. Учраан хэлээд нь нуулгүй ихэд зөвхөн над тусыг өрөөх ухааны ондрагыг гаргаад ирдэг буллаг шиг яриатай бомбгор сайхан өгдөгтэй бүсгүй шүү дээ. Та зааран тавирж хондлоогоор нь бих хэлж байгаад хоймостон залчаад юм ярих ч мэт ухаан задрагч мэт тачаал хөдлөгч мэт дундуур явж байгаад төрийн хэрэгт нэвтрээд нь түүнтэй хамт идлээд л өнгөрдөг. Тийм л төрлөө. Түүнээс нь сүл дээр баясгаахгүй бол амман жимэлттэй нь хажиж шүү. Тэгэхээр яриа сонсож сүл дээр хатхана гэдэг ч бас л арих хүнээс ихээ ухаан шаарддаг. Анхаарал дур хоёрынхаа завсаар нь айл сайхан бүсгүй зөөлөн намон ярианд төрд шумбаж төрийг би сүл дээр хатгаж байна гэж төсөө дунд гойлчих. Бас л бядтай хүний идлэг зингэл шүү дээ. Тиймээс ноёдол сонирхно гэхээс ардад хатах хөөхэй. Чи ихсэн яахан байх шүү дээ гэдэг л. Тэгээд үстэй нэр. Тэгж ярьдаг. Ухах нь. Тийм ээ. Яриатай хурцаалыг ард хүн хийхгүй. Халил зармэрчт. Уйлч мэт. Хоёрын дундуур тачаад гэдгийг хоохоо хийх боломжтой. Тэгэж байгаа. Их сонихон гэж олон эрэс ярина. Оюуна цуцааж биеэр сулрахыг үзнэ л гэдэг шүү дээ. Манай хар хатан хүрэг нь л хоохоодор их зочлон шүү дээ. Очдөг юм уу? Угаасаа хамгийн их тэрийг л хөөж гаргадаг байлаа да. Тэр хоёрыг ч манай хатаах нийлүүлэхгүй гэдэг. Тэгсэн ч очдөг байсан юм тийм. 18 хавартайгаас ойлролд нэг байнга л үзэгдэх. Чи говьд тарай. Сүлдөөгийн дор сүргэлж явах ёстой шүү гэдэл хөөж гаргадаг балчрын нэг байсан. Магад харахадаа төрд нэвтүүлсэн хоохоо байлгүй дээ. Уугаасаа сүлдүүгд би чинь хоохог бие манахыг сургаа. Бэлэг ухааны хурцл энэ их ухаалаг бүсгүй байгаа юм. Тийм. Үр тогтох чадамгүй ч гэсэндэ өндгийн шивгчин болж дийлэнц. Хааны дэргэд аягчин болгомж ам манагчийн төвшөнд бэлтгэхэд байгаа сүлдүүгээс гуйж авах. Хоохог сүлдүүд сурлаг даалгасан. Харин би жэлчнэ би чинь. Бас нэлээд холын ажаа тавих шаардлагатай болчиход өөрөө сургаж дийлэхгүй дэ сүлдүүд найд. Гэтэл маань хүн юу заасан гэж утгыг биш хормыг заасан байдаг. Ахмад хүн аавшиг нь хүн гэж найдаж байхад айлыг нь арвиг дуулаад хайцсан байдаг. Тэгээд ургууд мангуудаар нөгөө нэг төрийн хөөчм мэдээ дуулчихсан оюунлаг бүсгүй чинь. Тийм үү. Хаан хүрээнд үзэгдэх юм бол толгой газар өнгөрнө үдтэй. Иймээс л дэрэгдээ байлахаар ирчүүд зовоогоод дээрлэхүүлж бас хаан хүрээнд цааслуулчихгүй гэд мангуудад олдож ашиг хангаалдахгүй гэд тусад нь хүрээлэхээс өөр ухаан надад төрөөгүй юм. Иймээс нь онгуудын хилээ алтан улсын жимд энчин жинжээс мэдээ явж бай. Чи угаас тоолгой гэдэг тоймгүй төрлийн эмэгтэй. Үр тэтгэхгүй ч сони бид хоёрт эргэж нь юу болдох вэ? Эрсээр зугаацх нь л тавилан бойзаа. Энд чи юу гэнэм гэхэд алт эрдэнэсийн жимдэр арилжаа ихэн таатай гэж. Тэнд манай толгой тэргүүтэд байна гэв. Ингээд л би
Жалхаа зайрантай хамт хоохог анх тентхийн тэргүүнтэй байсан. Мм. Жалхаа зайран бол арилжааны явхаантай. Зайрын хүн юм уу? Буй тэгээд янз бүрийн зайрдаар хамгаалахгүй бол тэр хүүхэн чинь улсын минь худалдчихвал яах юм? Тийм шүү дээ. Тийм. Нөгөө хартны чехэнд хамаг Монголын минь ховлож байвал яах юм? Тийм шүү. Тийм учраас хартнаас сонсхийг түмэндээ болохоор ховлохыг хийх хэрэгтэй шүү дээ. Чигээ зөв зохицуулахын тулд жалхаа зайранг тэрэн хоохоор манаагаар тавьж. Тэгээ хоохоо айл гүндэн дөө айхтар манай нүжүү ахын хойд янхны газраас авчирсан хүүхнүүдээр бүл хийлгэж байгаад анхны өртөө нэг бонцойлгосон юм да. Имиж бинлүүг нь авчир тэмэж нүхийг нь ийм ч уссыг холбой тийм ч худагийг малтайг бас нэлээ маний бинчин шалгасан. Гэхдээ од болж би холын замаас арилжаа айтай болоод бас төртөд өгөх мэд амин төгөггүй дээд. Олзонд байсан тул хүртөг байх болж байгаа. Яа, столд хоргон хонжлыг хийх шах. Тэгээд чи буцааж өгөөрэй гэхэд болно зэ. Эцэг минь энэжээс 30 дахин өндөрч гэлээд эргүүлээд охин нь 30 жилд нь буцаагаад 3 нуглаад өгчнө л гэсэн юм. Тэр чиг яах вэ? Би чамаас нэг үнтэй хэн шиг инж өглөө гэж бодё. Өртөөний дайтай инж охин минь. Араа өндөө өвөг надад аал үнэнч байгаарай. Би чиний 3 хөслийг жил болгондоо. Гэхдээ чи 3 жил болгоо авлагдах төрлийн хүсэл хийлээ гэхэд надад тийм үү. Улиралдаа ядаж 20 залуу сольж өгч байгаарэ. Нэг залуу хэд ухаанд автчихвал төр төвөөх чинь тоо нэгтгэжлээ. Тиймээс чимээнээс холдуулж байхын тулд сэлгэц болгож өгч. Богино хугацааны цэргийн эргэлтийг хэлсэн да. Ойлгоно уу? Удаан тэнд байлж болохгүй мэн тий. Өөр хэлбэлээ. Хөлчин зэрэгтэн загчин албатуудыг удаан байлгах юм бол ноёдын цайраа таньчаад дараад нь холгоод өгнө гэж байгаа юм шүү дээ. Тэгээд ч өөрийнх нь хоёлыг дийлэхгүй 20 маань чалах сул орчно гэдэг байгаа юм да. Хоёр хүсэлт маань эцэг минь 20 залуу байнгын сольж байгаарай. Энэ бид нар тийм үү нэг хүүхэнд нэг эрмэт амьдрах тийм үү 20 өнчин хагцсан хүүхэн байна. 90 гээд нэрлэгдэх 20 залуу байнгын сольж. Нэг имийг нэг ир манаж байхад ахуудаа бид хурц дийл. Энээс олон нэг бол та зутаа. Энээс багад бол бид зутаа. Эмэл энэ болж байна. Хэлтийн гэрээтийн арилжааны талбарт улирлын сургалтад эргэлдээд байхад. Эхнэрээс холдуулсан ирж удаж. Учир жантсан ахгүй арилжаа. Ухаан санаа болоод явдалахаар бол таар сайжирна гэдэг. Гол нь энд 20 хонсон ч туулаад 30 хоноохгүй бол болох байж байгаа юм да. Тэ. Тэрлүү 20 хоног явуулсан залууг 30 хоногоор туулаад байлгахгүй бол болохгүй шүү дээ. Тэгэхээр нэг улирал тэнд бол 3 улирал туулаад байна гэсэн үг шүү дээ. Тэрэлж хүрээд байна. Яагаад вэ? Харин өнгөний өвчин. Эхнэрт нь нэрийг нь өгөхөд өнгөний өвчнөд байж болохгүй шүү дээ. Тэгээд домчин өргөрөө нь болж байгаа. Тэгээ домч өргөөлөө явуулна шүү дээ. Ямар амар хоогоос туулаад байна. Ягаад гэвэл хоохоодоор байвал бата өнгөвдөн. Өнгөөр өвдөн. Тэгээд энэ туулаад өнгө сэрэг нь буцаад гэр бүлдэн өгөн. Ингээд явхаас аргагүй шүү дээ. Яагаад өнгөөр өвднө гэдэг байгаа юм. Булт биш ч гэсэн зарим нэгэн тийм үү. Замын жинчин өнгө өвчин дааж идэг. Энэ дээр нөгөө 20 хүүхэн хичнээн өөрийгөө авахулж. Санаатай санамсргүй бузрыг авч л дараа шүү дээ. Тэгэд хичнээн бие хичээнгөлөвч хүчинд бас автнаа. Тийм биз? Тийм. Ийм тэсэн өвчнөд үгүй гэж түлхэж чадахгүй. Эвлэрхээс өөр аргагүй шүү дээ. Тэгээд хаад ядгууртад өнгөний өвчнөд болгож хамаг төртэй юм хамаргүй болгоч ул гэж захив. Айлгад хөнгөн өвчин ард түмэнд ахуйтад бит өгөөр.
өнгө өвчтөнтэй байгаад айла болох хоёлаар бөө дүүргээрээ гэдэг л хэчээнгүй л дээ. Гэсэн чиг хоёлал байгаа газар боцгол байдаг юм. Ондон ялгуусан заяаны гутаар тогтол биш бол юу гэж жорох вэ? Бид нар чинь хэцүү төртийн олдсон боолонд нарилжигддаг хүмүүн боолын тавилангийн заяат цаг дээр байгаа юм чинь. Бор төрт нь хүртэл энийг мань чадахгүй төвөгшөөлгүй. Говьдл өхүүлэх бод болгоод амьд үлдэхийн ухааныг арга цан хайж байгаагаас хойш. Мууч гэсэндээ хоногтой байх гэж, муухайж гэсэндээ арилжаатай байх гэж. Ичээнгүүлэх төрсөн нэг. Гэхдээ л эгэл томон эрхэм ээжийг минь эрхэмсэг өрсийг минь амьдруулдаг төрөө дооромжлоод байж болохгүй шүү дээ. Бидний биеийг үхэх гэсэн чи бидний өрсийг үхэх гэдэггүй төрөө дээдлээд л явна шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Тооных бол яг л гэсэн юм. Яагаад? Энэ төртийн хүчин чадал өрсийг боолоос нь ингэж ируулах гэж төмбөнийг арилжааны хөрөгсөлд зутраахгүй гэж ардаа манаж байгаа шинэхэн төртөн юу дээ. Тийм биз? Тийм. Хачааг энэ төртөөсөн тэмцэж цэрэглэж соёлжиж байгаа ч гэсэн. Ахуйтай байгаа хүүхэд хулгайлагдсаар л байсан. Айл сахалтаараа манаж отоглож хүрээлж цэрэглээд байхад л арилжааны жиндагаа дөхөд алдарсаар л хөвгүүд өгөрсэй л байсан. Очиж боолын зоён жингинжнээс нь чадахын хэрээр дутаалгавч хүмүүний зовлонгийн түүх төрд нэгтгэхэд буцаад хэцүүхэн байдаг. Иймээс нь төр анхдагч биш ээ. Зовлон анхдагч. Төр тэнхээтэй болтол арга заахын нүдэн дор амьдралын боломжийг хосомжлон. Ахиад ийм явдыг түүхэнд надаас бусд нь бууд хуулаг гэдэл. Өөрт тохиосон энэ үзартыг, өөрт тохиосон энэ хазгаарлыг, өөрт алдарсан энэ чаман үгвэрлийг төвчж өөртөөгөө хамт дуусгаж булшин давч орохыг л нэг удаас бид эрхэмлэн шүү дээ. Бид төрийг харахгүй. Харин өрсийг устгадаг төртийг л үгүйсгэхийг хийж байна. Бид зовлонтойгоор үхэж дийлнэ. Зовлонгүй төрсөн өрсийг бадраахгүй төрд зүтгэж яана. Холж. Бид заваад үхэж дийлнэ. Зовлонгүй төрсөн өрсөд маргаашийг амлахгүй төрд амьдарч яана. Холж. Тийш дээ. Бид зовлонгоо өөрөд үхэж хийж дийл. Заваахгүй төрүүлсэн өрөө минь амьдруулахгүй бол төрө байгаад яана. Холж. Тиймээс бид аман өгөөдгөж амьдралын үгүйсгэж өөртөө гутаж өчүүхэндээ завж заяандаа халгатуулж заяасандаа доромжлогдож амьдрч дийлнэ. Шаналж дийлнэ. Зовж дийлнэ. Зовлонгүй төрсөн өрсийг жаргаж дийлэх өдөр минь. Тийм асууж ардуу да. Танаа өцөг өвөгд эндээ дампгай хантаас авахуулаад. Таргуудаа хүртлэх. Замналд бид асуусан. Бид хөлөө манаж байсанд даруулж. Дарлалд твчиж цовж дийлнэ. Зовлонгуу төрүүлсэн өрөө минь өнчинч байсан хамаагүй өргөж дийлэх төрт минь. Хариулж. Чиний цэнгэл бид хош өдрөхгүй, чиний чинээнд ч бид тооцоод энслэхгүй. Зовлонгүй төрүүлсэн өрийг минь жаргаж дийлэх. Хариулж. Манайг л бүх цагийн тортоос асууж дэмнэж чадах ухаанаар бид засхийг жайгийг биш зовлонгол харж амьдардаг нэг үдс. Бид зовлон төвчгийг суралцдаг. Бид зовлон аргадахыг суралцдаг. Бид зовлон руу ширтэж амьдардаг. Загчин ардуудаа. Тэр мань бидэнд
газартаа нутагтаа адуутай айлтай байхад маань өстөнд уулз болгоод өгч байсан түүгч олон. Өнөөдөр Монгол байсан нэрмэл маргааш нь хятан болцсон байхыг үтсэн нэг удас. Явч бид төр солигдлоо гэд өнөөдөр өндөөсөн үрийн өөрчлөгдсөн төрөөс асууна. Хятан төрч бидний зовлонгой төрүүлсэн үрсийг жаргаж дийлэх юм уу? Монгол төрмийн чи орхисон энэ нугсаага одны орноос нь манаж соёлын сэтгэлд нь байж дийлэх юм уу? Бид өөрсдийгөө золиослоод үгүй бууж өгье. Харин өнчирсэн байсан ч үрсийн минь жаргал барайдаж дийлэх юм уу? Уршиг галваар өгөхгүй болчихгүй, ухаан дутлаар зовоож явахгүй. Өөрийн ахын зовлонгоос өөрийн төрийн зовлон үзүүлэхгүй амьдруулж дийлэх юм уу? Би танараас асууж. Төр төшиж байгаа хамгийн бага үүдэн албатаас ахуулаад төрөн зарлагыг батлах таммах сууд олтон данаас би асууя. Зовлонгүй төрүүлсэн өрсөн минь маргааш чинь инх байлгаж магад чи жаргахын засагт орчиж амьдрал гэдгийг огтж ахын зовлонгоос бусдыг нь үзэхгүй гэж тунгарглаж дийлэх юм уу? Багш танаас уу. Миний үрийн ухаан магада биеэр дутаагүй. Мархаашд амьдрах урыг нь үхэж чийдэлх юм уу? Өндөр тан нэнгэртэн хоёрын ханараас асууя. Өнөөдрийн зүтгэлч зовлон гэчийг нь жаргаж дийлэхгүй ч гэсэн төвчхийн ухаанд нь тэрчлэх сэтгэлийг нь арга дааж нь дийлэх юм. Хаан түшээдэг буулгадаг хагсрах бол ач таанаас нь асууя. Хаадас хэм бодолгын улбаалах үлгэр болгоод нь жаргал тэмүүлэн ирсэн. Маргааш найдвар үсэм магад амьдралд амар амгалан гамалхын дайтай ахгүй үлтэн байж дийлэх юм. Ийм бол асуултыг мөнхөд тавих гэж онгодон хөлөгтөн охтор гуй суудалтан байдаг нэгэн амин сүнсээ. Өнөн сүнсэн ертөнцөсөн зовлон аргадаж жаргаж дийлэхгүй ч арга цааж дийлэхийн ухаанд ам биеэн зориулан морлох гэж Тэнгэрээс нь намайг нь үлгэрч болгож өг гэж хүссэн жилсэн нэгэн хүмүүний тарчлаанд сүнсээ. Шүүд эзэн. Тэнгэр тань талрах яа. Тэнгэр бол миний ураад нь хамгийн хэцүүгээ ловдож хаангүй төрийн голомдч жаргаахын ухааныг нь онгодоос нь дэвнэж оршихугаас нь нэгж аз хэмэрт нь нууж дийлнэ гэж амласан учраас би тэнгэрт дутагддаг юм. Итогондоо би талрах яа. Энэ хорвоод нь чани мянган өрс цусан далаадан живж цуссан хордлогондоо өхөвч орших ясыг нь би өөртөө шингээгээд огторгуйдаас нь амийг нь тэсэн удмичин хэлхээ байгаал бол даагаад өгье гэж дээрэн байгаль хишгэн дутаахгүйгээр байгаарн зан болоод өгье гэж энэ надын сүнсэнд итгэл өгч учраас би өгөндөө дутагддаг юм. Нөлөгтөнд би дутагдана. Ямар ч оюунлагийн бодзарт нь миний мөрсийн нүгэл даллаа шиг цутгаж байхад үнний мөртөйгөр ертөнцийн жамаар амин дэнсээгэр нь шударгаас шударгаар нь дэнслээд нь тамд нь байвал тухлуулаад нь тэнгэрт нь байвал нь хөөргөөд нь нүгэ гэж оршиж байдаг л учраас нь өлгөө би эрлэгтэй үнэнч байдаг юм аа. Харин би одоо цагаас асууя.
ардчилсан гэх амин тонгорохтой. Ирэх гэдэг инхри тонхогтой тормч. Миний зовлонгүй төрсөн орсыг жаргаж дийлэх юм уу? Урааны уршгаар алахгүй. Ухаар мөчөд байгалийн гамшигаар цовохгүй. Галвын аюулд бодлохтой. Гаслангийн дуудан навилахтай. Сан харамжа харамлаагүй. Сахилга батаар татаахгүй. Оршуужин дийлэх юм уу? Хариулаач. Жаа нэг бас асгаруулъя. Анныг утраа. Асгарсан сэтгэл минь улгаач юм нэмэр ачлаа. Би жаад уйлаж байгаа дээр энэ уулаач бас тэнд уйлаж байв. Нийлж уйлах юм бол хязгаар нь олдохгүй. Шөөс.